2025 онд орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян өндөр сумын 11 багийн 22 байршил 10 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам 10.04 кВт-ийн 250 кВт-ийн чадалтай дэд станц барих ажил хийгдэнэ. Жил бүр хүчлийн уналттай байршлуудаас цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн олон тооны өргөдөл гомдол цахилгаан түгээх кампанид ирдэг. Өдөр ирэх тусам өргөжинд хилж байгаа Эрдэнэ хотын цахилгааны хэрэглээ өсөн нэмэгдэх болсон гол шалтгаануудын нэг нь агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд айл өрхийн халаалтыг цахилгаан эрчим хүчээр шийдвэрлэх яндан буулгах ажил эрчимтэй хийгдэж байгаатай холбоотой юм. Иймд хүчлийн уналттай байршлуудад дэд станцыг барьж үүссэн цахилгаан эрчим хүчний ачааллыг шилжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. 2025 оны орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян өндөр сумын гэр хорооллын Эрдэнэ, Дэнж, Яргуйт, Их залуу, Уртын гол, Цагаан чулууд, Аршаант, Даваат, Наран, Баян булаг, Баян цагаан багуудын хүчлийн уналттай 22 байршил, 10 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 10.04 кВт-ийн 250 кВт-ийн чадалтай иж бүрэн дэд станц барих ажлыг хийхээр төлөвлөд байна. Тухайн ажлыг хийж гүйцэтгэснээр 11 багийн 3172 айл өрхийн эрчим хүч тасралтгүй найдвартай хангагдах боломж бүрдэх юм.